Үнэхээр баяртай байна. Сэтгэлийг хөдөлж байна. Ягаад тэгэхээр сүүлийн 3 жил бид нэр бол энэ оюу толгойн далд урхаан бүтээн байгуулалтад ажиллах энэ ажил маань хоёр талын энэ ажлаа дуусгах ажил маань тодорхой хугацаагаар бол зарцсан байсан, гацсан байсан. 3 жилийн ажил сүүлийн 3 сард бол маш идэвхтэй гэрээ одоо хилцээрийнхаа энэ шатанд орж бол өдөр шөнөгүй бол манай багууд ажилласан. Тийм учраас би бас энэ багт ажилласан бүх хүмүүстээ баярлалаа гэдгийг хүсэж байна. Тэгээ урж ирдэрхэн эх оронд маань Бүгдний хамтран Энтэг улсын ерөнхий сайд Нарендра Модига 60 жил одоо хийгээг түүхэн альчлаа хийсэн. Монгол улстай хамтран ажиллах олон салбараа тогтоод бас тодорхой хэмжээний том одоо хөрөнгө оруулалт хийх хөнгөлөлтөө зээл болох энэ асуудлаа бол ярьсан. Тэгээд сайн мэдээний маань аян үргэлжилж байна. Тэгээ өнөөдөр миний хувьд Арабын нэгдсэн Эмират улсад хийх айлчлалын маань хамгийн бас анхны өдөр. Бас бид нар энэ Дубай хотноо хоёр талаасаа цуглаад хамгийн сүүлийнхээ хилцээрийг амжилттай хийж дуусглаа. Ингээд монголчуудын маань хувьд түүхэнд орох энэ сайхан өдөр бас болж байна. Тэгээд далд урхаан бүтээн байгуулалт эхлүүлэх том шийдвэрээ гаргалаа. Далд урхаан бүтээн байгуулалтанд нийтдээ 6 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт бол орно. Тэгээд оюу толгойн нэг төслийн нэг 6 гэдэг чинь бас том тоошд монголч 6 тэрбум долларын тухай асуудал ярьж байгаа чинь биш. Ер нь бол Монгол руу урсж байгаа бүх гадаадын хөрөнгө оруулалт бол энэ төслийг хараад бол үндсэндээ ажиглаа зогссон байсан. Тэгэхээр бид нар маш том бөглөөгөө авч байна. Маш том гарцаа нээж өгч гин гэсэн үг. Одоо бол урагшаа хараад ажиллах цаг ирсэн. Шийдлийн засгийн газар том шийдлүүдийнхаа нэгийг гаргалаа. Оюу толгойгоор бас бидний үйл ажиллагаа зогсохгүй. Бид нар үргэлжлээ цаашаа 5 толгойг дараагийнхаа том төслийг бол хөдөлгөх энэ бүх одоо шийдвэр бас ойрын хугацаанд утахгүй гаргана гэж ингэж төлөвлөж байгаа. Тэгээд Асуулын энэ Дубай гээд эдийн засаг бизнесийн хүчирхэг төв болсон газраас монголчуудын маань маргаашийн хөгжлийн, ирээдүйн хөгжлийн бас том үе таалгыг бол нээж байна. Хизээ нэгэн цаг бид нар энэ газар шиг бас өндөр хөгжилд хүрнэ. Энэ хөгжлийгөө бид нар бол хурдан хугацаанд хийх ёстой. Ингийн тулд оюу толгой шиг энэ том төслүүд бол хөдөлж эхлэх ёстой. Дараагийнхаа шатны энэ ажилдаа бол орох ёстой гэж ингэж үзэж байгаа. Тэгээд энэ эерэг мессеж маань бас дэлхийд даяар үнэхээр одоо ойрын өдрүүдэд түгэх бах. Монголчууд маань энэ олж авсан энэ сайхан хурдыг, энэ олж авсан энэ эерэг, энэ уур амьсгалыгаа бид нар араас нь чулуу болгож дараагийнхаа том төслүүдийн, дараагийнхаа том хөрөнгө оруулалтуудын бүх асуудлуудаа бол ярьж авах ёстой. Энэ жил би бол ерөнхий сайдын хувьд очих ёстой бүх газруудаараа явнаа. Монгол руу орж ирэх ёстой бүх хөрөнгө оруулалтыг авчрахын төлөө бас ажиллах болно гэдгийг ингэж эхлэхийг хүсэж байна. Ингээд Монголын ард түмэндээ манай ард түмний хөгжлийн, манай улсын хөгжлийн бас үүд халга болсон энэ том төслийг хөдөлгөж дараагийнхаа ориглуудыг, дараагийнхаа ажлуудыг давхын нөрөөлийг өргөж байна. Өнөөдөр бол бас манай ард түмний хувьд ч гэсэн оюу толгой хөдлөөсөө гэж хүсэжсэн тэр хөрөнгө оруулагчид, тэр одоо материал баялаг бүтээгчид, тэр хувийн хвшил, тэр бүх хүмүүст бол хамгийн эерэг дохио болсон ийм сайхан өдөр болов гэж ингэж бодож байна.